Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй. Танай мэд хөхлөөр өрөөтэй Занга ТV-гийн цоошин дуур үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид нүүлрийг дэмжиж эрхэм үзэж та бүхэн лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За энэ удаагийн дугаарыг бид нарт ирж өгөхөөр судлаач бэлгүүн судлаач Тод миний би энд сууж байна. За танд өглөөний мэнд хүргэе. За чамдас өглөөний мэнд хүргье. За өмнөх дугаар дээр Манбич хот эзлэгдээд үндсэндээ бол дууссан. Манбич хотод тулаад дууссан. Тэгээ Манбич гэдэг чинь одоогоор бол Сирд байгаа. Одоо монголчууд чинь Сир рүү орж байгаа шүү дээ. Хүлээгүүгийн байлдан дагуултын үедээр явж байгаа шүү дээ. Тийм. За энэ Иракийг Багдадыг яаж эзэлсэн? За тэр Мажуфракийн хотын өдөрдөгчийг биенээс нь мах ирчиж огтлж өөрт нь идүүлж исэн. Монголчууд бараг ер нь 800 мянгаас эсвэл 2 сая бүх хүнийг хядаж тэгэр мөрнийг хүний цусаар уйлуулсан гэл одоо энэ амар одоо түүхэнд бичигдсэн үйл явдал шүү дээ. Лалын судагт бүр маш сайн дэлгэрэнгүй бичсэн байдаг. Лалын шашны судар дээр. Тийм болохоор би зүгээр боддیں۔ Манай өвгдөө эцс ер нь бас энэ исламын шашинтнуудын зүрхэнд нь ортол цусын аль хийц юм шиг байна. За зүрхэнд нь ортол гэлтэхгүй. Ер нь бол дэлхий дахин л ер нь бол маш их зүрхэнд нь оруулсан тийм одоо байлдан дагуултыг хийсэн болж таарч байна. Тийм учраас энэ бол би хэлье. Энэ бол 13 дугаар зам. Монголчууд дэлхийг байлдан дагуулж байгаа биш юм. Монголчууд дэлхийг глобалчилж байгаа юм. Дэлхийн ертөнцид тэр чигээрээ Монголын өмнө толгой бүхийж өвдгсөгдөж исэн 100 байсан юм. Манбич хот. За энэ хэтэрхий том хот л та. Манбижийн өдөрдөгч нар бууж өгөхгүй. Тентгийн жафарууд бидний эсрэг хотоо хамгаална гэсэн хариу ирүүлсэн байна. Манбижийг баруун хой талаас нь хэд буух. Чанх баруун талаас нь санжаар орох хэрэгтэй байна. Шонхор жанжин эднэр зүүн талаас нь болж дайрна. Зүүн жигүүрээс нь дайрна. Тэгээд буух төмөр бас орох ёстой. Бидний бүх жанжингууд энд байраа эзлэх ёстой. Гэтэл байжуу хэд буух хоёр яагаад байраа эзлэхгүй вэ? Тэд нар Ефрат мөрний гаталж байгаа. Хүлээгүй эзэнтэй. Тэгвэл Манбижийг бийл баруун жигүүрээс нь орохоос тэд Ефрат мөрний гараад хаачиж байгаа юм бэ? Алеппо хотыг зүгэлж байгаа. Алеппо, Халиб хот. Одоо тухайн үед Алеппо, одоогийн Халиб хот. Сир бол эртний Финикийн соёл иргэншлийн газар нутаг байсан шүү. Ойлоо дэлхийн түүхтэр иргэншлийн түүхийг ярьж байхад энэ Сир, Иракийн нутаг дээр эртний иргэншлүүд үүссэн 2 мөрний иргэншил гэдэг нэг ярьжсэн шүү дээ. Хүндрэлтний хамгийн анхны иргэншил Шумерч үүсчихлаа гэдэг нэг ярьжсэн шүү дээ. Одоо 13 дугаар зуунд бол арабуудын төрөлтөнд автаад энэ бол исламын иргэншил цэцэглэн хөгжиж исэн газар байсан юм. Монголчууд цөнөөгөө тохиолгосон ш. Манбижийг тал талаас нь бүсэл. Байжуу хэд буух хоёр Алеппо руу очин үтсэн. Тэрний араас хэн явж байгаа юм? Түүний араас санжаар нэхэн. Тэгвэл би шонхортой хамт л Манбиж руу орхон те. За шонхор төмөр бух. Тэгэд миний хөргөн хүү баг төмөр нарыг авчир. Манбижийг авах цаг болсон. Ойлголоо хүлээгүй үзэнтэй. Манбиж руу дайрах тушаалыг би өгнө. Цэргүүд бүгд байрлалаа эзэлсэн цагт надад хэл. Ойлголоо хийцэнд. Манбиж. Султан одоо Алеппод байгаа. Гэхдээ Манбиж эзлэгдэн гэдэг бол байж боломгүй зүйл. Энэ бол маш чухал зангилаа хот шүү дээ. Одоо яах вэ? Жафар, Русар, Рустам. Манбижийг захирж байсан Жафар байсан. Монголчуудыг шалаараа тогтооно.
Гэтэл Армян гүржүүд нэмэлт хүч болоод ирж байгаа бололтой. Армяны хаан 2 дугаар хятум маш их зэрэг дайчилж хурж ирж байгаа. Гүржийн Бохоминд хүртэл 4 дугаар Бохомонд бид нар ч бас зэрэг авчирж ирж байгаа. Бид нар монголчуудын дайралтыг тэсгүй. Гэхдээ Манбижийг эцээ хүртэл хамгаалах ёстой. Ойлголоо. Джафар Рустам одоо энэ хамгаалж ирсэн. Хүлээгүй. Манбижийг дайр. Ойлголоо ханху. Манбиж руу давшаад. За ингээд Манбиж хотыг тал талаас нь одоо 408 зохиос бүсэлсэн талаасаа буудаж эхэлсэн. Монголчуудын хэрглэж байгаа бууд энд асаас буудаж байна. Эднүсийн зэвсгийн шинжлэгдсэн. Бидний гал шидэгч хариуд нь монголчуудын байгаа газар очихгүй байна. Асаас маш сайн гал зэвсгээр буудаж байна. Тэр чинь Хэрэмний ханыг оноод дэлбэрээд ин шүү дээ. Хамгаал. Энд тэнд гал гарвал бүр хөгшдгийг хүртэл дайчил. Чадлаараа хувин дөрөн ус авчирж агаад асж байгаа гал руу цацж унтраа гэж хэл. Манбижийг эзлэж болохгүй шүү. За 1258 оны сүүлээр буюу 1258 оны 10 дугаар сард за Манбиж руу дайрсан л да. Манбиж 2 өдөр чадлаараа тесний эцэст Манбижийн 4 талаас 4 хан нуржээ. Эзэнтэй Манбиж хан нунсан. За бүгдээрингийн дайрах тушаалаг. Даачта Манбижийг номгохдох. За ингээд хүлээгүй. 4 талаас нь монголчууд орлоо. За ингээд байлдаад ингээд орсон. Замдаа тааралцсан болохныг алж ядаж бүгднийг хайр найргүй устгах байлаа. Зүхтэж байгаа хүмүүсийг ч гэсэн эмэгтэйчүүд хүүхдүүд гэлтгүү харуулж намнаж Манбижид аимшигтай аллагыг хийсэн байна. 3-4 цагийн дараа гэхэд Манбижид бууж өгсөн хүмүүст эндүү цөөхөн үлдлээ. Ихэнхийг нь алж ядаж хүлээгүй Манбижийг өөрийн мэдлэлтэй орууллаа. Гэтэл Байжуу, Шонхор, Байжуу, Хэдэбуха тэгээд энэ Санжар жанжингууд Евфрат мөрний гарч байлаа. Ингээд Алеппо хот дээр очлоо. Алеппод хэн байгаа? Туршуулууд ямар мэдээ их өгсөн? Султан өөрөө байгаа юм байлээ. Султан өөрөө удирдах байгаа юу? Манбиж тисэж байгаа гэж эднэр л бодож байгаа. Ямчлээсэн бүсэл. Ойлголоо. Эд бүх эзэнтэй. За ингээд энэ бүсэлж эхэллээ. Манбиж хүлээгүй. Наадгаа наашаа өдөр. Миний өмнө авчир. Хаан хүүгийн сөглөөч. Сөгдөж. За ингээд нөгөөт чинь нэг хүнийг барьчаа сөгдөрсөн. Хэд үнд. Чи хин гэлээ? Джафар Рустам. Яагаад бидний биднийг эсэргүүцсэн юм? Тэнгэрийн цайрлалын өмнө та нар юу ч биш гэдгээ мэдэхгүй, ойлгохгүй, ухаарахгүй байгаа мó? Ахваллах. Бидний юргалж ивэ. Чам шиг буруу номтой зэрлэг. Биднүсийг эзэлж яасан ч болохгүй. Энд чинь агуу Аллахын ариун дагшин газар. Тийм үү? Чи ч гэсэн миний хувьд бол тэгвэл буруу номтой шүү дээ. Бид нар зэрлгүүд юм уу? Чи усанд ордог, үзэсгэлэнтэй сайхан харшид амьдардаг. Шившин Дамаскын торох хэрэгэлдэг болохоро бас соёлтой юу? Болно. Би хүлээн зөвшөөрье. Гэхдээ дээд тэнгэрийн зарилгийг бид нар энчээ биелүүлж яваа. Чиний Аллах тэнгэр миний дээд тэнгэртэй ярилцж тохиролцсныг би мэдэхгүй. Гэхдээ бурхан нэг байдаг гэдгийг чи ерөөсөө ойлгоогүй. Та нар ерөн хичнээн жил эргэн тойрныхон соёл ертөнцийг хуулц шиг шинж амьдарснаа ойлгохгүй байна уу?
шийтгэлч нэрлээ. Намааг дээд тэнгэр явуулсан. Чи ойлгож чадахгүй байгаа бол намайг аллах явуулсан гэж бод. Энэ үний арсыг амдаар нүвч. За ингэж. Нөгөө хин чин хүлээгүй яг энэ тушаал буулгаж Мамбижид бэхэлж нөгөөдүүлээсээ мэдээ үлээж байла. Алепо. Хэд бухчанж. Одоо тушаал өх цаг нусан. Алепо бол бууж өгөхгүй. Яагаад гэвэл дотор нь султан байгаа шүү те. Алепо хот. Султан. Алепо эзлэгдэх нь одоо цаг хугацааны асуудал боллоо. Монголчууд арч байна. Алепо эзлэгдвэл одоо Дамаск л үлдлээ шүү дээ. Алепог чадлаараа хамгаалаа. Мамбижээс мэдээ ирэхгүй байна. Мамбижийг монголчууд бут нэрхсэн баха. Би тэгж бодож байна. Ой. Жафар Сулим. Чи яагаад ингэж бодож байгаа юм? Мамбижээс мэдээ ирүүлүүд идэрчмээр юм. Чадлаараа хамгаалаа. Ойлголоо. Хэрвээ Алепо эзлэгдвэл та заавал Дамаск руу зутаагаарай. За. Сулим. Эсвэл Силим. Жафар Силим. Одоо энэ Алепог хамгаалж ирсэн. Одоо туслах л да. Хааны түшмэд одоо Жафарууд гэдэг чинь одоо араб хэлээр хааны түшмэдүүд л гэсэн үг шүү дээ. Паша гэдэг чинь турк хэлээр хааны түшмэдүүд л дээ. Монголчууд гал нэх нь одоо тодорхой боллоо. Алепо эзлэгдэх нь тодорхой. За ямар ч байсан чадлаар хамгаалъя. Султан тал талаас галан бөмбөлөг ирж байна. Бүгд байлтаад үд. Бэлд. Одоо хэд бух эдэр дайрч байгаа. За Алепо хотыг 20 буугаар бууц тал талаас нь. Маш сайн бэхлэлт хэрэмтэй юм байна. Хэд бух жанжаа. Одоо яах вэ? Яг тэр үүдний хаалга байна шүү дээ. Тийшээгээ 20 буугаар нэг зүг чиглүүлчих. Оноогүй буучтын толгойг нь ав. Ойлголоо эзэнтэй. За, их шанчны хатуу тушаал ирсэн шүү. Онохыг хичээгээрэй. Онохгүй бол хит бух жанжин бүгдээр ингэж толгойг авна гэж хэлээ. Ойлголоо. Бидэнд эргэлзэхгүй байж болно. За, 20 бууга Алепогийн хаалга руу чиглүүллээ. Бууд 20 буугаар буудлаа. Фотогийн хаалга норж байгаа. Талнууд хийм бүрт чоноо. Дамаскийн султаныг номхдохыг. Миний араас. За яг хаагт одоо нурцсан хаалга руу. За ингээд хэд бух дайрч орж байлаа. Санжаар мөн одоо тэгээд санжаар жанжин бас дайрсан. Тэр яг нэг газар нь хаалга унчлаа гэхэд дайрч байгаа. За ингээд нөгөөх нь бас ингээд дайрч байгаа. Хэд бух байсан. Санжаар байсан. Тэгээд нөгөөх нь залуу сая хэлсэн шүү дээ би. Хин дайрч байгаа үлээ. За нэг 3 жанж орж ирж байгаа шүү дээ. За ингээд одоо Алепо хот руу монголчууд дайран хайр найргүй алж хядаж устгаж бүгднгийн одоо ингээд одоо эхнээс нь ахуулаад эцсийн хөтөлч хийд юм уу ингээд алж хядсан байна. Алепо бол ер нь бол нэлээд сайн хөгжилтэй хот байсан болохоор хүн ам ихтэй тэгээд монголчуудыг одоо ингээд хамгаалсан. Байж хэд бух энэ санжаар 3 дайрж байгаа байхгүй. За ингээд дотор нь ороод баг ер нь 3-4 цаг байлтцаас. Хотын харуул зэргүүд бол чадлаараа хамгаалж байлтсан. Хаасайгүй монголчууд орж ирэл харваал намнанд байлна. Султан одоо та цуутаа. Султан Насир энд байгаа. Амьдаар нь барь шүү. Дайчтай амьдаар нь барь. Султан Насирыг заавал барь. За ингээд султаны ордон руу ингээд одоо монголчууд ингээд дайрч байгаа юм л да. За ингээд хин байж юу бас яг цэргээ удирдаад яг ордон руу дөхөж очиод байлдаад хаарлцсантайгаа байлдана. Бас харуулсан монголчууд чинь яг тэгж итл хааны харваачдын хороо
өөдөөс нь хүрээд ирсэн. Тэгэхэд өөдөөс нь байжуу харваачтаа тавьсан. За одоо ингээд бүгдээрээ нөгөө бихтэр хуйг гэж байдаг шүү дээ. Нэг нэмгэн хуйг, бихтэр хуйг. За ингээд бихтэр хуйг өмссөн Монголын дайчид. Тэгээд дээрэс нь ийм торгон цамцыг хүүтэн усанд дүрээд өмсчгөөд мөн ноосон цамцыг бас одоо нэг шилтэй одоо бүр нэгтрэл сайтай ч гэдэм үү сарлагын хөврөөр хийсэн эсвэл тэмээний одоо юугаар хийсэн хөврөөр тий тэмээний ноосоор хийсэн. За тэмээний ноосоор хийсэн гэдэг ингээд хүүтэн усанд дүрсэн. Одоо бихтэр хуйгийнхаа гадуур өмсөж байгаа юм л та. Монголын харваачд өөдөөс нь гүйжирсэн. За яа ингээд нэг хааны өргөний өмнө хоёр талын харваачд ингээд өөдөөс яриад бие биентэйгээ харуулцаад хэлсэн. За айл нь бол мэрэгэн он бие биенээсээ сумнаасаа болтон харуулаа. Одоо ингээд харваад ойртоод бие биен рүүгээ ингээд өөдөөс харваад ойртоод хэлж байгаа юм. Тэр сум хүүтэн усанд норгцсон байгаа штэ. Тусахтаа халтардаг. Эсвэл тийм гүнзгий зоогдохгүй. Зоогдоо гэж бодоход суглаа авахд их амархан байдаг. За ингээд яаж Алеппогийн харваачдын хороотой. Монголын харваачд одоо байжууж ажлын харваачд. Харуулцаад ороод ирж байгаа. За энэ харуулцаан бараг ирнэ. Хагас цаг үргэлжилсэн өө. За бараг ирнэ. За арай цаг болоогүй. Маш сайн харуулцаж бие энэ рүүгээ. Одоо болтож хөдлөгч гэдэг юм. Зүгээр ном сумны дай болж байгаа. Ном сумаар харуулцаад за харуулах сум болгоно нь за яста харснаа харвдаг, харуулснаа ондог эрхийн мэргэнгүүдийн одоо мэрэгнээ цэцээ шалгасан л маш том дай болсон бол та. Харлаа. За ингээд нөгөө нэг хороо устгагдлаа. Харваачд хороо устгагдсан гэж хэлэхэд дундуура харваачд өөрсдөө ингээд ярагдж байгаа. Гурвалж маягаар ингээд. Дээрээс хэрвээ харах юм бол одоо нэг талаасаа урагдчих байгаа даав ушигч гэдэг юм уу. За яа ингээд ярагцсны дараа хит бухын цэргүүд хураа тараад ингээд ороод. За ингээд ордон руу ороод байлдаад явсан. Султан цухта Сэлим хамцухтыг үгүй аюу видео удамгсаа дуусах ёсгүй шүү. Зухта Дамаскийг бити эзлүүлээрэй. Зугталдаа султан. Та зугтах ёстой. Таныг зутаалах үүрэгтэй. Яг тэр ханыг онгоолгоод тэгээ тэр доошоо нууц шат байгаа. Тэгээ тэр бүр таныг удаан явуулаад тэр хонглоор удаан явуулаад таныг Алеппогийн хэрмнээс гаргаж өгөх бол. Султаныг аваад яв. Үлдсэн миний араас. За одоо ингээд байлтлаа. Байлтаа болсон. Энд вэкстийг бүгднийг монголчууд алсан байна. Энд нэг асуулт байна. Одоо ингээд өнөөдрийн хүний өнцгөөс л харж байгаа юм л байна. 21-р зууны хүний өнцгөөс харахаар заавал ингэж ээлж дараалал устгаж толгой дараалал ядах хэрэг байсан юм уу? Яах гэж тэгж байлдчихсэн. Тухайн цаг үед нь очиж үз. Дамаскын султан, ер нь Дамаск Аюбидийнхний султан яагаад бууж өгөхгүй байсан юм? Яагаад тэгвэл Ассасинд мөнгө төлөөд исэн? Одоо Багдадыг цусан далаа живүүлсэн гэдээ үзэхээр зүгээр энэ чинь амар айлах хүнсэл болохгүй юу? Айлах хүнс болно. Нөгөөдүүл нь бас бууж өгөхгүй гэд үзэн штэ. Буугаад өгсөн бол яахчгүй штэ. Харин яагаад бууж өгөх юм бол? Чи Дамаскын султан, Аюбидийн удам ухсааны султан Насир ад-Дин Ибн Юсуф байсан асуудаа. Насир ад-Дин Ибн Юсуф бол одоо тэгэл ямар үндслээр бууж өгөн бол төөрөх юм байна одоо. Гүй эн чин цаагаараа лалын шашнаа хамгаалж байгаа исламын одоо ганц үлдсэн ойрт орондод үлдсэн байгаа энэ суур голомтой хамгаалж байгаа хүн байхгүй юу? Багдад байхгүй болсон. Монголчууд Багдадыг эзэснээр исламын зүрхийг, цоглох зүрхийг сугалсан. Одоо ингээд Багдад үнэхээр байхгүй болсон юм чинь одоо ядаж өөрөө байж болоогүй юм байх та. Ямар ч лсэн бууж өгөөгүй. Тэгэхээр нэг бууж өгөөгүй болохоор ингэж орж ирж байгаа. Харин ингээд бодохоор бас жоохон тэнэгч юм шиг, мангарч юм шиг
одоо сонирхол юм бас яг 21-р зууны л хүний өнцөг юм да. За өнөөгийн өндөрлөөс бол яаж шөмжилж болно? Тухайн үедээ бууж өгөөгүй болохоор л байлдаж байгаа шүү дээ. Багдад бол ийм аимшигт аллаг болсон. Бусд нь сонсогдож байгаа шүү дээ. Тэгэхэд яаж ийн? За тэгвэл исламыг одоо бид нар л хамгаалах үүрэгтэй байна. Одоо тэр үүргээ биелүүлж байгаа. Лалын шашин бол их монотеист шашин шүү. Тэгээд одоо Багдад нь байхгүй болсон. Одоо ингээд Хүмүүс нь ингээд үхээд байгаа. Тэгээд угаасаа монголчуудтай байлдаад ялахгүй байна гэдгээ баг ухамсарлцсан баймаар юм. Хэрвээ өөрөө байдлаад ялчихсан бол заавал исламистууд одоо хашиш нар тэгж мөнгө өгөх хэрэг байсан ч юм уу. Ингээд хараад үзэхээр за одоо Багдад нэгэн сүндсэн юм чинь дараагийн удаа исламын одоо цоглох зүрхийг бий авч явах хэрэгтэй. Тэгэхээр ядаж монголчуудтай байлдалгүйгээр буугаад өгчий. Одоо яг дараагийн удаадаа боломж гарах үз гэж бодлогүйгээр заавал ингэж байлдаж боломж гарна гэж яг тэгж бодохгүй. Дэлхий тэр чигээрээ Монголын одоо байлдан дагуултад автж яхад ямар боломж дараад нь хайх юм бэ? Яг л хүлээвэл одоо болох л байсан байл үү. Үгүй тухайн үедээ ирээдүг харж чадахгүй шүү дээ. Тэгэл ямар ч тэгэхээр бас сонирн байв шээ. Ингээ бодохоор. Чи маргаашаа харж чадах юм мангарч юм шиг бодлоо. За ямар ч лээсэн ингээд Алеппо руу дайрж монголчууд хайр найргүй сөнөөснөр Алеппо эзлэгдлээ. Султан Насир Дамаск руу зүхтаалаа. Хүлээгүй эзэнт нь Манбиж дээр дуудаж байна. Ойлголоо. Явцгаая. Алеппог одоо зэгцлээ. Алга хилгаа зогсооцгоо. Явъя. Ойлголоо. Хэд бухч анжаа. Манбижин оролцоо. За. Саадуул чинь Дамаск руу явсан байна. Харин чи Алеппог авчихв. Тэглээ. Бид нар бол нэлээд зүтгэж авлаа. Одоо Дамаск хот руу очино. Цаадах чинь Дамаск руу зүхтаасан да. Насир Юсуф. Чи ч одоо миний гараас гарахгүй. Багдадын туршлагыг, Багдадын яриаг, Багдадын тухай энэ сонссон л байж таараа. Гэхдээ бидний эсрэг ирцээ хүртэл үзнэ гэдэг чинь бас л зоригтой султан юм. Буужих талаар ярилцъя гэж тантай ярина. Дугуул та яах вэ? Болохгүй. Эднэр Исмаилитыг мөнгө төлж байсан. Бас нэг юм хэлье. Би Багдадын халифаас Сирийн султанаас зам гуйсан шүү дээ. Зам өгөөгүй. Яагаад бид нар одоо заавал Дамаск Сирийг устгаж байгааг одоо та нар ойлгох ёстой. Энд Исмаилитууд байгаа. Хуршаах. Багдад болон Сирийн нутагт хаана Исмаилитууд байгааг энийг хэлсэн шүү дээ. Тийм болохоор зэрэг хайр найраг устгах. Иргэд нь бас Исмаилитуудын гишүүнч явж байгаа юм билүү? Хилмигдүүл яах вэ? Эн чин дайн. Дайнд хилмигдэл, хохирол, цус зөндөөл байгаа. Бид хамгийн гол нь Сирийг эзэсний дараа Сирт байгаа Исмаилитуудыг устгана. Өөрсдөө зам өгөөгүйгээс хойш өөрөө ирж зам авахаас Дамаскийг бүсэл. Ойлголоо. Хүлээгүй эзэнтэй. За энхүү Дамаск руу явсан байна. Зам гуйна гэдэг талаар би өнгөрсөн дугаар дээр ярьсан шүү. Танаа Иракийн нутагт Исмаилитууд байна. Би ороод дараад явчихъя. Танаа Сирийн нутагт Исмаилитууд байна. Би ороод дараад явчихъя гэд ороод ирдэг юм бол цэрэг нь гарахгүй гэдэг нөгөөдөл нь ойлгочихж байгаа. Тэгээ оруулаагүй. Тэгэхээр яаж ийн? Монголчуудын заналт дайсан Исмаилитуудыг оргинуулсан учраас тэднүст очих зам гуйхад зам өгөөгүй учраас гэсэн шалтгаан хэлэх болно. Энэ яг ямар их сурвалж дээр байна? Тэр чи энийг за би чамд хэлье. Рашид ад-Дин дээр байгаа. Зам гуух гэдэг имийг сайн ойлгороо заяа. За Персийн энэ түүх дээр байгаа. Исламын одоо түүхэн судар гэж одоо бүтээлүүд байгаа. Лалын судар гэдэг. Тэгэд би бас хэлжсэн шүү дээ. Персийн маш олон бас түүхч нар судалгаад энэ номнуудаа гаргасан. Үүнийг ер нь Орос хэл дээр бас хэвлүүлсэн байдгийг. Тэгэхээр одоо үзэгчд маань бас ерөө Монголын түүхийг сайн судлыг бол бас
Орос хэлтэй байх шаардлага. Перс хэлтэй, Орос хэлтэй, Хятад хэлтэй. Гэхдээ тэгжээж тэгэхгүй бол бидний эх орон дээр үлдсэн өөрийн түүх маань устдсан шүү дээ. Бид нар өнөөдөр өөрсдийнхөө цаашдын түүхээ дандаа л гадаадаас олж авч байгаа. Ватикан гэдэг талаар мэдлэг 0 байхад гүн манай Ватиканы номын санд танаа хааны захидал байгаа гэд ингээд. Тэгээд одоо Францууд тэгтэл бид нар чинь социализм үед одоо хориотой уулздаггүй хүйтэн дайны үед хэл хаалттай л байсан биз дээ. Тэгэхэд дараад нь одоо бүх социализм байхгүй болсны дараа иргэн бүх түүхүүдээ ингээд одоо нээхэд Францууд манай Луврын музейд манай Францын хаанд бас танаа хаан чинь ингэж захидал явуулж ирсэн байна. Бид нар хоорондоо нэгт холбоотойч гэдэг юм уу. За тэгээд энэ Польшийн, Унгарын, Болгарын түүхчд бас ингэж. Ер нь дандаа гадаадын түүхчд байгаа. Дамаск Султан Насир-ад-Дин Ибн Исуб Ибн Аюб. Би эх орман ингэж сүрхийг мэдсэн бол гэхдээ би монголчуудад яасан ч бууж өгөх ёсгүй. Исмаилитуудыг байгаа газрыг нь хилж өгөөд эх орноо аварч болох л байсан баг. Гэхдээ одоо нэгэд оройтсан. Дамаск үлдсэн болвол энэ бол Аллахын голомт. Кураны сургаал сонсогдох ёстой. Монголчууд эзэлсэн газраа армян гүржүүд дөгж христийн сүм болгож байгаа юм байлаа. Багдадын халифын хааны хэдэн ордныг чи Христосийнхэн төгсөн гэж бодож байна. Би бас нэг юмыг эргэлзээд байна. Ромын пап 4-р Александр армян гүржүүдийг өөрсдийнхөө игнэнээс холдуулсан. За яах вэ? Үнэн алдартнуудын асуудал католикийн асуудалтай зөрчилдөөнтэй байж болох боловч Сэлжүкийн нутгаас орж ирж байгаа Францын хааны ирицаарууд, тамплиерууд яг ч бидний талаас хой талаас ирж байгаа болоо. Бид унах цаг ирсэн байна. Тэгэхдээ эцээ хүртэл байлдана. Хин тэгж хэлээд байгаа юм. Султан Дамаскын султан би түрүүн хэлсэн шүү. Та ер нь өөрөө ухаантай байна уу? Одоо сүүлдээ нөгөө нэг яг аль нь юу хэлээд байгааг ч баг мэдгээ болж хэлж байна. Би яг түрүүн хэлсэн шүү дээ. Дамаскын султан гэдэг Насир-ад-Дин Ибн Исуб Ибн Аюб ингэж ярьж байна. Дамаск дотор монголчуудтай байлдахын сацуу Францын цэрэг орж ирж байна гэж санаа зовоод байна гэсэн үг тийм. Цаанаас нь цэргүүд нь орж ирж байгаа. За яг энэ үед бас сэлжүкчүүд Монголын хүлээгүүгийн одоо явуулсан элчийн дагуу Килиж Аслан султан чинь цэргээ Дамаск руу явуулж байгаа байхгүй. Одоо монголчуудын талд орж байна гэсэн үг. Монголчуудын албад болцохоос ч юм шүү дээ. За яг одоо ингээд Дамаск ганцаардхан тодорхой болсон. Тэ бууж өгөөгүй. Бууж өгөх. Яасан хэцүү юм бэ нар чи. Чи бууж өгөх хүснэ үү? Би бол бууж өгөх байсан. Тэр бол султан. Чи бол ингийн юм. Чи одоо эргэлээ бодно, шашнаа бодно, оршин тогтнох уугаа бодоод бууж өгч болтгүй л. Хайр найргүй иргэдийн алаад байгаа юм чи яах юм? Харин тэр тусмаа эртхэн бууж өгөөд энэ аллага зогсоогоод буцъя гэдэг. Ер нь бол ингээд Багдадын түүхийг харсан ч тэр өмнөх хот балгалуудтай байлдаж явах үед дандаа ялагдаад ирэхэд ард иргэдэн сөнөөж мөхөд устдаад ирэхэд л за одоо боли буцъя хэрэггүй юм байна гэж бодоод исэн шүү дээ. Багдадын султан ч тийм. Тэгэхэд одоо ингээд ганцаараа ингээд үлдсэн заастаа нэрэ нөгөө өгсөн ч хамаагүй гэдэг шиг юм байна. Исламын шашин ингээд дуусч байна. Ойрхот оронд Аз твд исламын шашин ингээд одоо монголчуудын гараар сүнж байна. Хамгаалах ёстой байгаа үстэй. Бууж өгөл хамгаалж л та. Болохгүй. Хэцүү юм болохгүй. Тэгэхээр яаж юм? Дамаск чадлаараа хамгаална гэж хэлсэн байна. Хүлээгүй. Дамаск биднэр бүслүүлчихэд байгаа мөртлөө бууж өгөхгүй л байна. Дамаск руу дайр. Ойлголоо. За одоо бүх чанжид Дамаск руу дайрсан. Ийхүү 1259 оны намар Дамаск хот руу хүлээгүү
бүх хүчээрээ дайрч Дамаск 7 хоног тогтоосон юм. Чадлаараа л одоо Дамаскчууд тогтоож исэн боловч Монголын энэ их аимшигтай ширүүн дайралт болон шин зэвсгийн шинжлэгдсэн зэр зэвсгийн энэ эд шидэнд бол ялагдана. Эдгээр бол дийлэхгүй байлаа. Хэрмийн гадаа байнга уухайлах Монголын хөлөг баатруудын уухайн дуу Агт мордын янцхан хэрмийн дотор Дамаскын хэрмийн дотор сонсож байгаа ард түмэнд маш чанга сонсдож айж чичигнэж байсан гэдэг. 7 өдрийн дараа хүлээгүү Дамаскийг эзэлж авахар одоо ингээд чухал байр сууриа байж л Дамаскын ханууд нураад гисэн 7 өдрийн дараа хүлээгүү Дамаск руу тарьсан. Ингээд одоо дотор нь ороод байлдаан болсон. За ёстой өөрсдийг ингэж эсэргүүцэж байлцсан болохоор зэрэг хайр найргүй одоо алж хядах Дамаскын иргэдийг хайр найргүй түүэх, галтан шатаах, түүмэрдэх. За 6 өдрийн турш хүйс тэмдэглэлтийг хүлээгүй явуулсан байна. Ийхүү Дамаскын ард түмнийг 6 өдрийн дотор хүлээгүй хүйс тэмдэглэлээ. Дамаск унлаа. Аюубидийнхний удам угсаа Дамаскт ноёрхол игнэгт унлаа. Монголчууд Дамаскт 6 өдөр хайр найргүй аллах таллаг явуулж эн тэндгүү цус урсаж аимшигтай орилон хашгиралдаан болж байсан гэдэг. Хүлээгүүгийн зарилгаар бүгднгийн монгол сэлмний иргэний доор толгойг нь тавьжээ. Дамаскын султан яг энэ үед одоо тэгээд эцсээ хүртэл тогтоогоод олзлогдохгүй хэмээн Мамлюк руу зүгтайхаар болсон байна. 1260 он гарахаар дөхөж байна. 1259 оны 58 оны одоо 6-7 сар болоо. Сая бол энэ би сая жоохон андуураад хэлчихлээ. 1258 он дуусж байгаа. Сая бол хүлээгүү чинь ингэж хайр найргүй сөнөөж байгаа нь 1258 он дуусаж одоо 59 он эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр 59 оны энэ 3-4 дугаар сар хавцаа Дамаскийг л ингэж унгаасан болол та. Харин яг энэ үед 5 дугаар сар мөнх өмнө зүгт оччихсан байлаа. Монголын эзэнт гүрний өмнөд хэсэг. Сүн улсын их тай. Баруун өмнө талаас Сүн улс Ураанхада болон түүнийхүү ажуу жанжны тушаалаар маш сайн тулалдаж Гуан хот, Сувдан гол болон өмнөд нэгс хүрсэн байна. Гэтэл бидний өөдөөс Сүн улс сая гаруй цэрэг тавьснаар бидний чадлыг шавхаж байна. Хувлаа. Чи миний баруун гарын цэргийг удирдан Сүн улсын цэргүүдтэй одоо тулалд. Аха. Би тантай мөр зэрэгцэж үгүй. Чи баруун жигүүрээс ор. Чи надтай мөр зэрэгцэхгүй хувлаа. Дүүмийн тулдаа би чамайг өршөөснийг санаж байгаа биз? Одоо тушаал зөрчих юм бол би чамтай инэрэнгүү харьцахгүй шүү хувлаа. Баруун жигүүрээс нор. Бидний өдөөс сая гаруй цэргүүд тавьсан байна. Сая гаруй цэргүүд тавьсан байна. Одоо оръё. За ийхүү сая гаруй цэргүүд ингээд өөдөөс нь тавьсан Сичуан руу. Одоо Сичуаныг өгөхгүй. Одоогийн Сичуаныг өгөхгүй гэж Сүн улсын цэргүүд байлдаж исэн байна. Өрн зүгт хүлээгүү амжилтаа байлдаж Дамаскийг хүртэл унгааж байгаа мэдээ ирсэн байна. Гэтэл бид нар Сүн улсын дайнд ийм явцгүй болох гэж бидний өдөөс сая цэрэг тавьж Сичуаныг өгөхгүй гээд байна. Одоо яах вэ? Сичуаныг хэрвээ авчдаг юм бол бид нар өмнө Сичуаныг эзэлж л байсан. Гэвч цаг агаарын хэцүү байдлаас болж бид нар Сичуанаас буцаж исэн юм. Одоо Сичуан руу дахин орох хэрэгтэй. Их хаан минь. Сичуан. Ямар халуун газар вэ?
За энхүү Сичуан руу нутг руу мөнх дайран орлоо. За ингээд халуун зууныг үл тоо, бөхчмийг үл тоо хэмээн Сичуанд 3-4 өдөр сүм улсын цэргүүдтэй байлцсан боловч сүм улсын цэргүүдийг ухраасангүй. Сүм улсын цэргүүд чадлаараа байлдаж байлаа. Сүм улсын нийслэл Ханжоо хот, Эзэн хаан, Лизон, Өргөд. Монголын эзэн хаан мөнх өөрийн биеэр ирсэн гэж эрхэм хүндэт түшмдүүд та бүхэн надад хэллээ. Тэр одоо хаа байна? Сичуаны бэхлэлт рүү орох гээд байна. Чиндүү эзлэгдэж болохгүй шүү. Гэтэл бид нэр баруун өмнөд тэнгисээ алдчихад байна шүү дээ. Урайхаатай жанжин түүнийхүү ажуу жанжинаар эзэлж авчаад Сувдан голоос наашаа ирж байгаа. Гуан хот тэдний мэдэлд орчихсон. Тэр хотыг одоо март, орх биднэрт Сичуаны ашигтай газар хэрэгтэй байна. Энэ бол маш том цэргийн бэхлэлттэй газар. Ямар ч л байсан хамаагүй Сичуаныг эзлүүлж болохгүй. Ойлголоо хаанта. Нэмж цэрэг явуул. 800 мянгаыг явуулаарай. Ойлголоо. За, нэмж цэрэг явуулсан байна. Бусад жанждын одоо хүчийг дуутахаас өмнө гівгэнд хувлаа Сичуан руу өөрөө цэрэглэн орж ирээд сүм улсын цэргүүдтэй хайр найргүй байлдах нь. Хувлаач нь юу болчихоо гэмээр байлаа. Маш сайн байлдаж, гэхдээ дэндүү зутарч байлдаж байж Сичуанд хагасыг нь эдэлж авч эхэлжээ. Чи ингэж байлдаад байхгүй. Яагаад намайг хар хормоос хөдлөсөн юм бэ? Би та намайг байлдаж чадахгүй гэж загинсан шүү дээ ах минь. Би танд яаж байлдгаал харуулах гэсэн юм. Чи уул них зөв зохион байгуулалттай зөв удирдлага хийдэг юм байна. Одоо Сичуаны бүр мөсөн эзлэх нь чиний үүрэг. Би чамайг яаж эзлэхийг харъя. Харин зүүн жигүүрээс би туслаа шүү. Ойлголоо. Хаанха. Хувлаа цэргээ эмхтгэж эхлэх нь тэр. За энхүү хувлаа цэргээ эмхтгэж эхэлж байх энэ мөчөд алс өрн зүг Улаан тэнгисийн цаана буюу одоогийн Суэцийн цуугийн цаана Мамлюкийн султан тус нийслэл Кайрот Мамлюк султан Сайфеддин Кутуз монголчууд одоо Багдадыг газрын хөрстөө тэгшилсний дараа Дамаскийг газрын хөрстөө тэгшилсэн гэж сургадуулдлаа. Дамаскийн султан Аюбидийн ухсааны Насирадын эсвэп миний ордонд зүхтан ирсэн байна. Түүнийг оруул. Агуу султан. Салам алейкум. Валейкум салам. Та сууно. Монголчууд хэдүүлээ байна. Маш их. Тэдний тоо бараг 400-аас их гарсан. Одоо тэд нар Дамаскийг унгаасан. Тэд нар бид нар рүү ирнэ. Тэд нар тань руу ирнэ. Яагаад гэж тэд намайг хөөн. Тийм болохоор исламын шашныг агуу Аллахын сургаалыг хамгаалах цорын ганц улс нь танаа Мамлюк болоод байна. Мамлюкийн цаана Суямын жижиг хаан тус байгаа л да. Бүр цаана Магрибийн халифат тус байгаа. За яах вэ? Аль-Махад Аль-Маравийн халифат улсын сүүлчийн түшис газар нь Магриб болсон юм. Тэгэхээр таны хэлсэн үнэн Дамаск үнэхээр унсан бол таны эх орон монголчуудад эзлэгдсэн болвол өнөөдөр исламын шашинтай 2 улс, за 3 улс Суямын жижиг хаан тусч яах вэ? Бараг 2 улс л үлдэж байгаа юм уу? Тийм. Найдлага тань дээр ирэх. Дамаскийг монголчууд эзэлснээр ойрхон дорнодод исламын шашин үгүй болчихсон. Ойрхон дорнодод одоо исламын шашин байхгүй. Агуу иш үзүүлэгчийн сургаал ойрхон дорнд Аз твдэж
уншигдахгүй болоод байна. Ойлгомжтой. Та амарч алжаалаа тайлж болно. Би өөрийнхөө төшмөдүүдийн зөвлөлийг хуралдуулах хэрэгтэй байна. Та тэгтээ энэ хурал дээр сууж болно. Тэгвэл надад татгалзах юм балга. За ингээд аюу бидийн угсааны хин зүхтаацсан л да. За энэ одоо Дамаскийг эзэлж хот унсны дараа 6 өдрийн их аллага болсны дараа одоо энэ хаан зүхтаагаад Мамлюк одоогийн Египт рүү очсон байгаа. Дамаскын султан. Харин Дамаскын олон цайзуудыг одоо хин Армени хаан хайтунд өгсөн. За тэгээд энэ хаан хайтун олзсон сан хөмөргийн хэсгийг авсан. Дамаскын одоо олзож авсан хэсгийг авсан. Бохимонд болохоор зэрэг лалынханд алдсан олон цайз тэгээд хэрмээ Дамаскаас одоо буцааж авсан. Сир бүхлээрээ айж чичирж исэн. Ингээд султан Египт рүү зүхтаалгачихсан байхад яг хойхон Ирак Сирийн ойрхон байгаа Мосулын уулан дээр Мосулын их хадад уулс одоогийн Ирак Туркийн хил дээр байдгийн Курдистан буюу курдууд амьдардаг газар Исмаилитийн хуршаахын зааж гисэн голомтууд байгаа. Энэ голомтыг устдаг гэж хит бухад байжууд Санжарт хүлээгүй тушаал өгсөн байна. Одоо тэд нар Мосул руу хөдлөхөд бэлэн боллоо. За ингээд Мосул гэдэг чинь Ирак Сирийн нутаг дээр байсан Исмаилитуудын сүүлчийн бүргэдийн үүрүүд. Одоо ингээд бүргэдийн үүрийг бүрмөсөн устгана. Хуршаах байхгүй болсон ч байсан ч хамаахгүй. Энд нь үлдсэн байгаа бүх бүргэдийн үүрийг хайр найргүй хөөс тэмдэх тушаал өгсөн байна. Тэр сарда Монголын зэргүүд, Монголын жанжид Мосулын уул дээр очижээ. Одоо тэгээд Дамаскын султан зүхтахдаа газар дундын тэгсээр зүхтсан гэсэн үг. Зүсээ хуйлгаж тэмээ унж, мөргөлчийн хувц өмсч, жирийн ард түмний хувц өмсч гэдэг юм уу? Ямарваа нэгэн байдлаар зүхтаасан. Газар дундын тэнгис бол одоо монголчуудын мэдэлд орсон үнэн. Ер нь Дарданеллийн хоолой үрээд байжуучин тийч очсон байсан шүү дээ. Одоо Палестины даваад гарсан гэсэн үг үү тий? Тэгээд явцгаасан. Тэгэхээр тэр үе чинь Монголын эзэмшилтэй байгаа үстэй. Чи газрын зураг хараарай. Харин Турк Монголын мэдэлд байгаа зөө. Туркийн урд байгаа Сир. Сир. Ирак. За авцсан. Эднүсийг авцсан байгаа. Тий. Тэр чинь эднэр чинь яаж зүхтаах вэ? Нэг бол газраа зүхтаана, нэг бол далаа тэнгисээ зүхтаана. Ямар ч л байсан одоо улаан тэнгисийг гаталж зүхтаасан. Сирийн султан бол зүхтааж Мамлюкт очсон. Одоо Мосулд байгаа сүүлчийн бүргэдийн өөрүүдийг Монголын жанжид очиж устгах тушаалтай давхиж байгаа. Мосулын их улс Курд үндэстний унган нутаг. Одоогийн Сирийн хойд хэсэг үстэй. Тий, Турктэй одоо болтол муудалцаал байгаа, асуудалтай байгаа Мосул гэдэг чинь эндээ. Монголчууд буюу 10 дугаар одоо 13 дугаар зууны энэ тийм ээ хүлээгүй хаан хүү одоо ингээд ойрхон орондыг тэр чигээр нь номхотгож өвдөг сүгдүүлснээр Арабын ертөнц болон арабууд болон персүүд, түргүүд маш олон улс үндэстнүүдийг өмнөө бүхийлглөө. Хүлээгүйгийн суу алдар Европод түглээ. За одоо яах вэ? Олон жилийн өмнө 18 жилийн өмнө Батхааны монголчууд гэх юм уу да. За одоо Ахмад Хүүдийн аян дайнаар Европоор дамжин газар дундын тэнгист очиж исэн бол энэ удаа багаазаар дамжин хүлээгүй газар дундын тэнгис дээр цэргээ очиж жагсааснаар одоо газар дундын тэнгисийн цаана Европ харагдана. Харин урагшаага Мамлюк Египет харагдана. Ойрхон оронд Азийн баруун өнцөг бүхлээрээ хүлээгүүд эзлэгдлээ. За баярлалаа. За энэ удаагийн дугаараа энэ хүрээд ингээд өндөрлөө. Ирэх үзэж та бүхэн бидэнтэй хамт байсан маш баярлалаа. Дараагийн дугаараар ирэх уулзалтлаа. Баяртай.